За сайн байцгаана шинэ монголчуудаа, шинэ монгол подкастын маань ээлж дугаарын хүү хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийнхаа дугаарт бид нэгэн Dice Empire-га урьж авчирсан байна. Алс хоолын Япон орноос манай Баян мөнх ах минь бид нартэй уулзахаар яг машин дотроосоо уулзж байна. За сайн уу Баян ах? За сайн байна уу? Сайхан уулзж байна уу? Оо сайхан. Амарч байна уу? За Японоор сонь сайхан юу байна? Одоо корона энтер гээд ерөнхийдөө нөхцөл байдал ямар шиг байх шиг байна? За корона одоо гайгүй нандж хэлчихсэн. Одоо энэ хоногоос нэг хүмүүсийн авч байгаа хүмүүс одоо нэг корона тусч байгаа хүмүүсийн тоон нэг 20 морь 30 руу орж ирлээ. Нарийн намж хийж байгаа шүү. Зайнаас ерөнхийдөө гадуур баг явахгүй. Гайг болоод. Зайнаас ажиллаж ирсэн үү? Эсвэл очиж ирсэн үү? Таны ажил юу н зайнаас хийж болдог ажил юм уу? Барилгын ажил ер нь бол зайнаас ажил гэж юм байх байдаг байхгүй. Яг нөгөө хүмүүст ажилчтай юм зайнаас нөгөө одоо тушаал өгөх юм байна. Тийм өгч болохгүй. Яг өөрөө шалтгаан учраас барилгын ажил заавал яг би хаацтай нөгөө хапа амарсан 6 сарын 1 хүртэл ажил руу орчихсон. Дараагийн хамаад ороогүй орчихсон байх. Тэгээд 2 сар баг авчихсан. Окей. За эхлээд ямар ч зочноо танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр Баянах маань болохоор 6 дугаар үеийн төгсөгч байгаа. За яг үндсэн мэргэжил нь болохоор барилгын инженер мөн үү? Бид хэд ч одоо нарийн дэлгэрэнгүй. Аха. Окей. Нийгэтэ хяналтын инженер. Барилгын хяналтын инженер гэж боддог те. Яг Нийгэтагийн их сургуулийг төгссөн те. Тийм. Нийгэтагийн сургууль. Бид хэд ч нэг амар сайн мэдээд байгаа болохоор мэдэж асуугаад байгаа шүү дээ. Нийгэтаа шүү дээ тий. Энийг чи нэг янз бүрийн үеийн янз бүрийн насны хүмүүс сонсож байгаа болохоор зориулж нэг заавал зочноо танилцуулахгүй болохгүй даанч мэдээд байна л гэдэг байхгүй. За тэгээ Нийгэтагийн Баянах маань одоо хотын хүн болж байгаа гинэ. За тэгэхээр Баянах 7 оны өмнө ирчээд байж байна. Тэгэхээр сүүлийн үеийн апдейтүүдийн ер нь сонсъё. Нийгэтаага төгсөөд та шууд ажилд орсон те? Эсвэл мастертаа орлоо? Нийгэтаг мастерт ороогүй. Шууд Нийгэтаг сургууль төгсөөд Нийгэтагийн барилгын компанид ороод яг 6 жил ажиллаад сая энэ жилийн 4 сард дууссан. Одоо ажилласаа гарч байгаа. За дараагийн орох алхам хаашаа сонгогдсон байгаа юу те? Ажлаа сонгоцсон байгаа. Хаана нууц юм уу? Нууц биш. Обаяс гүнэ гэдэг. 6 жил ажилласан гэж шүү дээ. Одоо бидний төсөөллөөр Баянах ийм байдаг шүү дээ. Японд ажиллах хэрэг за чи амар олон жил ажиллаад шал дими зүгээр нэг бараг л жижиг сажиг ижил хийсээр байгаа л хэрэггүй. Тэрний ард Монголд очих юмас та карьер чинь сууг өсөөлтэй амар гоё ялнаа. Тэрний орон шууд Монгол руу ярьсан дээр ч гэдэг юм. Нэг иймэрхүү яриадаг шүү дээ. Тэгэхээр та 6 жил ажилласан хүний хувьд ер нь яг анх ямар ажиллаас эхлэв? Тэгээд энэ хугацаанд ямар юм амжуулав? Карьерийн хувьд өсөлт гардыг байна уу? Эсвэл үнэхээр нэг ажлаа хийсээр байгаа 6 жил болдсон байна уу? Тэгээд яагаад ажлаа солих болсон шалтгаан гэдээ асуух юм их байна уу? За Японд одоо ерөнхийдөө нөгөө Японы ч нөгөө өсөх дэвшин нөгөө өсч явдаг нөгөө систем нэг ингээд нас ахих тусам ингээд одоо өсөө явдаг бүр огшин болж ижил нэлээд дээр шатнд очдог байхгүй. Тэгээд нэгдлийн нөгөө удаан уламжлалт барилгын компаниуд ерөнхийдөө жоохон уламжлал дээр хэсэг уламжлалтай хөгшин компаниуд гэх юм байна. Тэгэхээр нөгөө яг насаараа явдаг. Тэгэхээр яг нэг компанид яг удвал нэлээд удаж хөгширж ижил дэвшээ ахдаг гэсэн үг. Тэгээд Японд би бол нэг өөрийнхөө карьерийг нөгөө байдаг шүү дээ. Одоо Нийгэтагийн нэг барилгын компанид нэг яг 5 жил ажиллаад тэгээд цаашаа илүү том компанид ирсэн. Зорилгоор дэвтэ тавьсан байсан. Тэгээд яг тэрнийхээ дагуу яг 5 жил одоо яг нөгөө Нийгэтагийн компани болохоор яг Нийгэтад хамгийн том. Тэгээд цаашаа ингээд илүү устдаа хамгийн том ч юм тийм компани өөрөө яг нөгөө зорилго тавьсан байсан. Яг тэрнийхээ дагуу явж байгаа байхгүй. Тэгээд яг 5 жилийн хугацаанд нөгөө барилгын компанид нөгөө нэг хийх ажил нь нөгөө том компани жижиг компаниас шалтгаалаад нөгөө хийх ажил нь одоо барилгынхаа том жижиг хамаарат хэлдэг байна. Тэгэхээр Нийгэтагийн компани яг удаан ажиллаад байвал яг карьер нэлээд өснө л дөө. Гэхдээ нөгөө барилгын хэмжээ нь яг тогтцсон гэх юм байна тийм.
хэдэн тэрбумаас дэшээ өсөхгүй ч гэдэг яг тийм юу байдаг учраас хязгаар байдаг учраас тэрний ихгүйгээр илүү том прожект гэхээр нь орж үзэгдэг. Тэгээд дэлхүү нөгөө гадаадд бас ажиллаж үзэгдэг юм. Тэгэхээр одоо ерөнхийдөө жоохон гадаадд одоо Америк, Тонаа, Азия нөгөө зүүн өмнөд тийм хөгжиж орнууд яг барилгын ажил явуулах тийм одоо компанид орохоор байна. Одоо негатад хэдэн тэрбум гэдэг нь жишээлбэл бидний багцаагаар одоо шил ямар барилга гэж бид нар төсөөлж болох вэ? Ер нь бол янз бүрийн барилга. Тэгэхээр нөгөө негата мууч өөр нэг онцлог нөгөө нэг жоохон үйлдвэрчсэн мууч байхгүй. Тэгэхээр дандаа нэг үйлдвэр барьдаг. Тэгэхээр нөгөө барилгын төрөл нь нэг хвчлэн үйлдвэр бариад хахад нөгөө яг хувь хүний нөгөө барилгын инженер хүний нөгөө хүч юун зарад хязгаарлалт болчихж байгаа. Олон төрлийн барилга барьж нөгөө өөр одоо мэдлэг арай хөдөлгөөд учраас. Окей. Яг олон төрлийн барилга барьж сонирхолтой учраас. Одоо ингээд бид хоёр одоо нийгмийн хүн байгаад шүү дээ. За одоо би ялангуяа бүр эмэгтэй хүн болохоор тэр барилгын инженер гэдэг салбарч юусэн ойлгохгүй шүү дээ. Тэнгүүт яг таны ажлын яг процесс чи яг ямар юм бэ? Барилга барина гэхээр та магадгүй сонсож байгаа кохайнер яг барилгын инженер болсон чи ингээд барилгын яг бариад шаврын зураад ах юм гэж бодож иш магадгүй яг мэрэгжлийн хүмүүс яг зөв ойлгож байгаа х тий. Тэгэхээр яг таны ажлын деталь ерөнхийдөө нэг төсөл рүү орлоо гэж бодоход яаж орж ирдэг вэ? Барилгын Японд бол яг барилгын талбай инженер гэхээр ер нь бол одоо яг тэр нэг прожектыг хариуцсан яг тэр баг хамгийн том даргалах гэсэн үг тийм. Яг тэр одоо прожектыг ерөнхийдөө бүгдийг ингэж менежер маягийн. Энэ бол менежерийн ажил. Яг одоо тэгээд талбайд одоо нөгөө ажилчид мужаануудаа бол ингэж ажиллаа өгвөл тэрийг тэгээд төлөвлөлт мөнгө төгрөг ер нь бүхмэн одоо тэгээд нөгөө олон хуультай учраас хуулийн дагуу байгаль орчин доо яг нөгөө хуулийн дагуу баг project manager те тухайн project-ийг бүх талаас нь хариуцж байгаа. Зөвхөн барилга биш юм байна шүү дээ. Тэгэхээр одоо мөнгө төгрөг, хууль, санхүү одоо те зөв. Тэгэхээр одоо та жишээлбэл өмнөх ажил дээр ойролцоогоор хэд орчим хүнийг удирдах ажилладаг байсан бэ? Хамгийн ихтэй 150. Ер нь ихэвчлэн талбай дээр нэг ажилтны өдөр тутмын өөр яг хамгийн ихтэй нэг өдөрт 150-аас 200. Ер нь ихэвчлэн Япончууд байх уу те? Хинтэн Японч. Яг тэгэхээр бас нөгөө гадаад нөгөө Вьетнам, Мьянмарч нөгөө бас хөгжлөөрнүүдийн ажилчид бол бас ирдэг. Гэтэ ингээд нөгөө барилгын ажлыг харахад яг Япончууд л нөгөө нэг энэ Япон хувцас өмссөн л явж идэв шүү дээ тий. Тий. Япончуудаа одоо ингээд ажиллахын одоо асуудалтай зүйлс ч гэдэг юм уу, гоё зүйлс яг ингээд 6 жил гэдэг чинь бас нэлээд урт хугацаа гэж би бол хараад байна л та. Тиймэрхүү зүйлсүүд нь юу анзаарчихсан бай танд? Япончуудтай ажиллах яг ер нь бол надад бол их гоё санагдав. Тийм муу тал яг байгаа л та. Сайн талын хэлээд байвал ямар ч нөгөө нэг юм сурыг гэдэг нэг тийм өөрийнхөө хүслээ ингээд илэрхийлээд хичээгээд байвал аюу тийм гоё. Юм зааж өгөхгүй тийм өөрсдөө аюу гоё. Одоо туслаад дэмжиж өгдөг. Тэгэхгүй яг өөрөө нэг хүсэлгүй зүгээр нэг жоохон арцсан маягаар хийдэг нь бол хайчтай. Тэгэхээр хүнээс өөрөөс нь л аюу шалтгаалт юм шиг. Яг өөрөө ингээд сурмаараа гэдэг над заагаад өгөөч гэдэг юм. Тэгэхээр хандлах нь аюу эрэг байвал Япончууд амар дуртай. Япончуудтай тим хандлагатай ажиллаж энэ бол аюу явуулчих гэсэн. Хэцүү тал нь бол яг тэгээд нөгөө монголчууд талаас харуулж байгаа юм байна шүү дээ. Хитрхи хэрэггүй юм тагаалтаад байдаг байхгүй. Барилгын талбай дээр чинь нөгөө хэрэггүй материал аюу их хэрэггүй бичгийнүүд дээр аюу их тагаад. Тэр нь зарим хэрэггүй юмуд бас байгаа. Яг хийхгүй байж болохгүй мүү гэж хэлгүй. Тэрэндээ жоохон үе юм аргална. Одоо ингээд юунд нөгөө карьер дэвших болон нөгөө нэг тийм
өсөлтийн хувьд компанид ажлаа өсөлтийн хувьд нэг хоёр янз байна шүү дээ. Хэвтэй шилжилтийн өсөлт, босоо шилжилтийн өсөлт гэх нэг HR-ийн нэг бодлогод байдаг шүү дээ. Одоо Монголд болохоор жишээлбэл аль кейснийх олон байх гэх нь одоо мэрэгчлэн байж байгаа менежер ингээ болоод өсөөд явах ингээ нэршлэн өөрчлөгдөд байгаа мөртлөө авж байгаа цалин нөгөө нэг ерөөсөө ингээ тэр жигтэй байгаад байдаг те. Япон компани ямар гэдэг юм бол сонирхоод байгаа байхгүй юу? Яг чи хэдэн жил ажиллах юм бол энэ цалинд хүрэндээ яг нэршлэн хийдэг ажилд нь хэвээрээсэн ч гэсэн энэ цалинд хүрнэ. Ингэн тэгнэ гэсэн юм байх нь одоо нөгөө хэвтэй төрлийн шилжилт нэгээд байна шүү дээ. Тэгэхээр Япон компаниудын тэр систем нь амар супер байх гэсэн тийм нөгөө нэг стереотип байгаад байна л да. Тэгэхээр та тиймэрхүү юм бас байдаг уу? 6 жилд ер нь таны юунд ямар өөрчлөлт гарсан бэ? Бүр яг насаараа яагаад одоо тийм компани захирал юу идэр биш юм а гэхэд 6 жилд гарсан тийм хувь хүний өөрчлөлт юу байж болох юм бол? Юу барилгын компани онцлог нь бол нөгөө нэг юу яах юм аа. Одоо нөгөө зэрэг гэдэг нэг байдаг байхгүй. Одоо нөгөө зэрэг байдаг те. Тэр зэргийг ингээд авбал тодорхой хэмжээний цалин өгсөд тэрийг авахгүй л хэдэн жил ажилласан юм байна. За тэгвэл нэг зэрэг ав тэгээд тэгвэл нэг жоохон дээшлэн. За тэгээд дахиад тэрнээсээ дээш дахиад өөр зэрэг мэрэг аваад ч юм уу те. Тэгээд нөгөө удаан ажилласан тэр дээшээ тэгээд ер нь дээшээ өсөөл яваад. Жил бол зэрэг гэснээс таны нөгөө нэг постыг харж байсан л да. Нөгөө яг барилгынхаа хувьд яг ямар стандарттай тийг мэдгүй л да. Нөгөө Norikyoshkin гэдэг шиг бодвол бидний одоо мэддэг Японы хэлний шалгалт ч юм уу нөгөө IELTS TOEFL-оор зүйрлэх юм бол таны мэрэгжил одоо нөгөө карьерийн хувьд авсан амар Монголын анхны хүн боллоо гэх нэг тийм постыг харж байсантай нэлийн хандлт өндөртэй Монгол залуу энэ төр гэл танихгүй хүн болгон шеэрлж мэлсэн байгаа. Тэгэхээр тэр зэргийн талаар тайлбарлуулмаар санагдчих. Тэр яг нөгөө нэг барилгын хяналтын инженерийн яг одоо нөгөө нэг хуулиндаа нөгөө нэг одоо барилгын одоо тэр процессыг ингээд project manager хийж авч явахын тулд тийм зэрэгтэй байхгүй тэр талбайг нөгөө нэг хянаж болдгоо байхгүй. Тэр нэгдүгээр зэрэг гэдэг нь болохоор нөгөө талбай одоо нөгөө ямар ч хязгаарлалт ямар ч том барилгыг одоо project manager ахлаж явах. Их маягийн юм уу да. Зөв. Ер нь бол нэг тийм хуулийнхын системийн нэг хэсэг гэж ойлгох байна. Хариуцлага нөгөө эргээд одоо нөгөө эргэх эзэнтэй гэдэг биш үү? Нөгөө хариуцлагын хинтэн тооцоолох үг яг тэр нөгөө дугаартай зэрэг авах дугаар гэдэг хэдийнхэн дагуу тэгээд энэ хүн одоо энэ прожектыг хийж явж байгаа ямар нэг асуудал гарвал энэ бүтээл хариуцлага тооцох юм гэсэн үг байна. Тэр зэрэг зөвхөн Японд ашиглагддаг юм уу эсвэл та дахиад өөр орнд очлоо гэхэд таны зэрэгний үн цэнийг хүмүүс ойлгох уу? Ер нь бол Японд бол ашиглагдана. Японд ашиглана. Нөгөө нэг гадаадад одоо нэг юу гэж байгаа штэ. Одоо сая миний орж байгаа компани чинь гадаадад үйл ажиллагаа явуулдаг гэсэн штэ. Тийм орн руу бас их зэрэгтэй бас илүү. Зөв. Японоос бас явуулах та тийм. First class civil engineer Японоор юу гэсэн тийм юу байлаа? Нэршилтэй байлаа. Барилгынх нь болохоор Ikkyu Kenchiku Shikokan-ийн гişээ гэж. За. Би зүгээр орчуулгахдаа бол нэгдүгээр зэргийн барилгын хяналтын инженер гэж орчуулдаг. Зөв. Хамгийн өндөр зэрэг нэг байх гэдэг шүү дээ, тий. Тий, хоёр зэрэг байх. Тэгээд хоёрдугаар зэрэг нь болохоор нөгөө нэг хязгаарлалттай одоо нэг хэдэн метр квадрат талбайг хариуцсан ч юм тийм хязгаарлалттай. Нэг нь бол тийм байх. Хоёр зэрэг. Тэгэхээр ерөнхийдөө за яг та өөрийнхөө мэргэжлийн хувьд бол ингээ нэгдүгээр зэргийг авчнаа гэдэг нь бол яг ингээд баг амьдралын баталгаа маягийн зүйл болох уу? Тэ одоо жишээл за би энэ зэргийг авсан учраас би хаач очисон ингээ ямар ч судалгаагаар ажилд орч чадна, ямар ч судалгаагаар ингээ ажиллаа хийгээд яваад байж чадна гэсэн нэг тийм баталгаа маягийн болох байх гэж би бол хараад байгаа байхгүй. Японд бол одоо нөгөө барилгын салбартаа бол нэгдүгээр зэрэгтэй байх. Энэ баг альч хавтаа аюу дуртай авдаг юм. Тэр зэргийг бас авах гад хүмүүс аюу нөгөө олон жилийн алдаад унаад унж мунаад тэр зэрэггүй гэхээс шалтгаалаад нөгөө дэше өгсөхгүй хүмүүс байдаг. Тэгэхээр яг энэ зэрэгтэй бол ер нь аюу дуртай. Ер нь одоо яг Япон хүнч гэдэг юм уу дунджаар яг ямар хугацаа зарцуулж байж яг энэ зэргийг авдаг вэ? Нөхцөл нь барилгын хяналтын инженерээр 3 жил ажиллаж байгаад энэ зэргийн шалгалтыг өгдөг баг. Тэгэхээр хамгийн багадаа 4 жил
Гэтэ ер нь дундаж хугацаа нь ямар шүү байдаг юм бол яг хүмүүсээ? Хүмүүсийн нэг ер нь нэг хоёр бол нэг унаар унжаагаад энэ хаваас 10 хугацаа байхгүй юу? Одоо нэг авсан байхад TOEFL энэ чинь 2 жилийн хугацаатай гэдэг шиг тийм. Юу зэрэг авчаад 5 жил авсан гэдэг нь юу хичээл судалж байна. Тэгээд нөгөө нэг үнэлэх шиг ингээд нөгөө сунгагдаад яваад. Окей. Баянахын хувьд яг ямар хугацааны дотор авсан? Тэгээд шалгалтандаа унсан уу? Эсвэл шууд авсан уу? Би шууд авсан. Айгу. Амбицтай бэлдсэн учраас нөгөө юу яагаад заахгүй. Яг анх нөгөө компанид орж явах. Манай компани зарим ажилчтай айгу басаадсан. Монгол яг хэцүү шттэ. Ер нь бол чи хэлнээсээ унжиж авмаа гэл. Тэгэхээр бүр амар яг тэр юм бүр амар сард гэнэ. Тэгээд энэ бол нэлээ бэлдсэн. Тэгээд чад ерөнхийдөө бараг 100% ихнийх нь 100% ер нь нэлээ гай өндөр байна. Наадах чинь хэлүүлэх гээл маа баянах их даруухан загнаад ерөөсөө ярихгүй юм. Тэгээд постыг нь ерөнхийдөө би яг анхаа яг нөгөө ярианыхаа ихэнд хэлжсэн чинь постыг нь бол би яг уншижсэн. Тэгээд тухайн пост бас маш олон хүнд хүрч ийсэн те. Хэдэн мянган лайк шеэртэй болцсон байлаа те. Би бас яг тухайн үед ингээ харж байхад бол айгүй юм гоё бахархах сэтгэл төрж исэн байхгүй. Вау супер ялангуяа манай одоо яг 2 дээр байдаг симпай маань ийм том бас амжилт гаргацсан байна гэдгээр бол маш их баярчсан. Тэр талаар нь бас ингээд ярмаар байхад яалтчгүй дараадах ингэж. Эсвэл яг ингээд нөгөө эрдэмтэй хүн дараа их мөрөнд байлгаа гэдэг. Япон юу н соёлын цухалцаад байна шүү дээ. За миний санджаар баянах нэг тийм бас нэг яг нэг тийм хор шар байх шиг байна те. Ер нь анх нөгөө нэг эбикээр явж исэн те. Тэгэл яг ингээд юун сонсоход амар тухайн үед бас нэлээд топ нөгөө нэг EGU-гийн оноо авч исэн санагдаж байна. Тэгэл нэлээд сайн сургуульд ороод ингэжсэн санагдаж байна. Тэгээд Нигата ч гэсэн бас рюгийнхний хувьдаас өндөр босхтой даваас одоогийн сүүлийн үеийнүүд бас нэлээд сайжирсан юм болов. Гайгүй ордог болсон байж магадгүй. Тухайн үед ч бас нэлээд шалгууртаа орж ирж байсан санагдаж байна. За тэгээд Нигата их сургуулаа төгсөөд танд ямар сонголт байсан? Магадгүй тэр дунд ч бас Монгол тарих те магистр сонгох тэ гих мэтчлийн олон төрөл байсан. Тэгээд яагаад ажиллахаар болсон? Яагаад Монголд ирээгүй гэдэг талаар яриулмаар байна. Яг нөгөө Японд одоо чинь нөгөө бакалаврыг авчаад шууд Монгол руу авчаач нөгөө Японд хэрэгжижсэн ном одоо нөгөө мэдлэг гэх юм уу та одоо нөгөө мэргэжлийн нууд чинь яг Монголд ч хэрэгжих юм бол байхгүй шүү дээ гэж бодсон байхгүй. Тэгээд энэ яг Японд яг хүмүүстэй бас олон зөвлөд Япондоо ер нь ажиллаад зүйл илүү нөгөө ажиллаж яг одоо туршлага илүү орлоод гэдэг юм илүү хүмүүсээс сонссон учраас шууд ер нь ямар ширхэг Монгол сон ямар ширхэг шууд өгсөн. Японд ажиллаж. Одоо үргэлжлүүлж ямар нэгэн магистраар ч юм уу сурах бодол байгаа юу? Эсвэл сурах шаардлага байд юм уу? Гэх юм уу? Надад юу байхгүй билээ ч одоо яг магистр сурыг үл яг өөр одоо ямар хичээлээр хэлж байгаа. Тийм рүү яахгүй л яг одоо байрлах дээр чинь магистр судлааг ямар ч өөрчлөлт байхгүй юу. Зүгээр ойд буцаад ойдон бол зүгээр л магистр гэдэг. Одоо яг ингээд энэ подкастыг маань бас Кохайнер маань үзэж байгаа. Яг таны мэрэгчлэр ч юм уу ойролцоо мэрэгчлэр сурж байгаа хүмүүс ч байгаа байх. Магадгүй яг энэ мэрэгчлэр явъя гэсэн хүмүүс ч байгаа байх л та. Тэгэхээр зөвлөгөө гэж өгвөл ер нь юу зөвлөх вэ? Одоо ингээд сургуультай сурахтаач тэр сургуулаа төгсөөч тэр одоо ингээд 6 жилийн дараа харахад иймэрхүү байдлаар Кохайнер маань явбал илүү цаг давчлан илүү ингээ үр бүтээлтэй явдаг юм байна гэдэг зүйлс байвал тэр талаасаа ингээд гой зөвлөгөө өгөөч Кохайнертаа. Барилгын инженер гэвэл яг шинэ Монгол сурж байгаа хүмүүсийн хувьд бол яг урдах хичээлээ сайн хийх байна. Хоёул математик физик гал айгүй хэрэг болох гэж бодож чинь ер нь бол. Тэгээд яг нөгөө их сургууль яг юу сурах вэ гэхэлэр наагийн чухал байх л та. Тэгээд их сургууль жишээ одоо нөгөө барилгын халдвар инженер гэдэг нөгөө 150-200 доллар гэдэг ажилладаг гэсэн чинь. Тэгэхээр нөгөө тэр янз бүрийн хүмүүс байдаг. Одоо жишээ нь яг барилгын
нөгөө можанууд гэхээр жоохон бас нэг Япон дотроо нөгөө жоохон одоо нөгөө их сургууль Монгол яваагүй сургууль жоохон нэг гэнг хүмүүс шүү дээ. Гэнг май монголоор бол тийм их байхгүй. Гэхдээ яг үнэхээр лаг хүмүүстэй. Тийм хүмүүс чинь бас нэг жоохон янз бүрийн хүмүүс үүдэг харьцаад зарим нь одоо жишээ нь өмнө нь якуза байсан хүмүүс хүртэл ингээд тийм ажилчин болсон байдаг байна. Тэгэхээр тийм хүмүүстэй яаж тэр хүмүүсийг ингээд ажиллуулаад ажиллаа ингэж хийх вэ гэдэг нь тэгэхээр нөгөө харьцааны ойл айгүй яг чадвар айгүй хэрэгтэй юм байна ойлгосон. Тэгэхээр энэ их сургууль байхдаа бас тийм зөвхөн урд хичээл нөгөө нэг хичээлээ их биш бас хүнтэй нөгөө харилцааны чадвар өсөх тийм талын юм айгүй хэрэг болд юм гэж үзсэн. Яг тэгээд математик физик энэ төр бол яг тийм угаасаа хийж амжинтай. Чамаа өөрөө тэгэл судлал болно шүү дээ. Яг тийм харилцааны талын юм айгүй хэрэг болно. Яг таны одоо ингээд хийж байгаа ажилд хамгийн чухал зүйл ер нь одоо ингээд хяналтын менежер гэж байгаа учраас хүмүүстэй л ер нь харьцах гэдэг шүү дээ, тий? Хяналтын инженер тий. Бүр менежер. Тэгээд одоо ингээд би бас түрүүний юунаасаа хэцүү зүйл дээр нь магадгүй одоо түрүүний хэлсэн мужаанч гэдэг юм уу яг ажиллаж байгаа хүмүүс нь Япончны насны харилцаа айгүй юм зайт юбтэй байдаг ч тий одоо настай хүмүүсээ хүндлэх ёстой, үгийн сонсох ёстой. Гэтэл таны хувьд нас залуу байдаг. Яг таны доор ажиллаж байгаа хүмүүстэй тэр хоорондын асуудлууд гардаг. Чиний үгийг сонсомооргүй байна. Чи Монгол учраас бла 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 гэдэг. Тэгээд тийм ер нь бол тий бас хаяа гарна шүү дээ. Зөвлөж одоо жишээ нь Японч нөгөө ажилчдын хэвчээ шин настай хүмүүс их байна. Одоо бараг 50-аас дээш 60 настай тийм настай хүмүүс хөвчлэн тийм байдгүй. Угаасаа Японч нөгөө ажилчдын хөвчлөлтсөн шүү дээ. Хөвчлөлттэй байгаа учраас тийм хүмүүсийг нөгөө одоо өдөртөн гэхээр бас хэцүү. Тэгээд тийм учраас харилцаан дээр бас айгүй жоохон үдч харьцахгүй болохгүй. Тэгээд бас хүндлээд байгууд нөгөө ажил нь явж байхгүй даварна гэдэг тохиол бас гарна. Тэгэхээр бас нэг жоохон хэлэх үедээ хэлээд нөгөө яг одоо нөгөө шаардлага маяг сайн шаардаад сэргээрээ бас гайгүй одоо гайгүй хайцчих. Ер нь бол бас юм нэг харуулж ингэж чадахгүй бас хэцүү юм байна. Чи яг анхнаасаа би бас жоохон зөөлөн одоо нэг даруух яваад бас одоо нөгөө одоо их тийм тохиол бас гардаг юм. Япон хүмүүс ч гэсэн бас яг тиймэрхүү юмнууд бас байна уу те? Одоо яс юмаа бас хийхгүйгээр ингээл аль болох жоохон ингээл залхуурч гаа ч юм уу нэг халтуурчих гал юмнууд бас байгаа даа тий. Тэгэхээр ер нь бол хүнийх нь чанар юм шүү тий ер нь. Тийм шүү дээ. Тэгээд аль болох тэр хүмүүсээ өгч нөгөө ажиллаа гяс хийгээл хурдан хайхын төс байгаа шүү дээ. Тийм учраас тэр хүмүүс яг ажиллаа сайн хийхэд бол ер нь бас сайн өөр миний ажилчны хяналтын инженер учраас тэр хүмүүсийн хийсэн ажлыг сайн хянах учраас сайн одоо сайн хийжээгүй юу гэж сайн хийхгүй бол халтуурсан байвал тэгэл дараа нь өөрсдөө их шаарддаг. Одоо Япон бол энэ барилгын салбараар баг номер 1 гэж явдггүй яадаг юм болоо. Тийм ранк маягийн зүйл байдаг уу? Дэлхийд. Аюулгүй байдал талаар бол нэг шүү. Ааха. Яг тэгвэл нөгөө газар нөлттэй багт чинь тэгээд байлхан болохгүй. Тэгээ ингээд Японы тийм технологиг хөдөлгөх гадаад нэлээд газар нөлттэй ашигладаг учраас ер нь аюулгүй байдал дээр бол би бол Японы нэг гэж 50 дизайн тийм тал нь бол яг байна. Тэгэхээр тэр номер 1-т байгаа тэр шалтгаан гэдэг зүйл нь юу байдаг юм бол одоо жишээлбэл бидний дунд ингээ байдаг яриагаар Япон бол юмаа бас яс хийдэг гэлээ. Тэнгүүд одоо жишээлбэл бас үгүй юмнууд байгаад байна шүү дээ. Яг ингээд харихын төс болдог ч гэдэг юм уу те. Тэгэхээр хяналт зүйл нь маш чухал байдаг юм уу? Эсвэл ингээд систем нь байдаг юм уу? Эсвэл нэг юм хийхдээ эхнээс нь бүр амар сайн төлөвлөсөн байдаг юм болоо. Яг тэр гол номер 1-т болгодог үндсэн үзүүлэлт нь шалтгаан нь юу байдаг вэ? Нэгдүгээр нөгөө хууль нь аюугаа нарийн детальчлаа заагдсан байдаг. Яг тэр нөгөө хуульд нь стандартт нь тааруулахгүй бол айгу болдгоо. Тийм ч тэгээд ер нь тооцоол айгу барилгын тооцоол айгу амар нарийн хэрэгс ойлгохгүй. Сайдсны би нэг аюулгүй талаар нөгөө газар хөдөлгөөнтэй тийм нөгөө бүтээцийн инженер гэдэг тийм мэдлээ бас 2 жил сүүлийн 2 жил ажиллаж үзсэн байхгүй. Тэгээд тэгэхээр нөгөө айгуух тоо бодлоо пиццийн тийм бодлого даарц бат. Тэр ер нь бол
хууль нь айгүй нарийн тэгээд айгүй их тийм хэцүү санагдсан. Энэ бол би бол ер нь бол бүтээцийн инженер айгүй тийм хитрхи пороо болж чадахгүй байна. Яг үндсэн нөгөө сувь мэдлэгээ яагаад тийм дээр яг бол бүр ингэ нарийн хэцүү байдлууд төр болж чадахгүй гэсэн баг. Тэгээд ер нь инженер явъя гэх. Тэгэхээр энэ яг хоо тооцоол айгүй мод ном зүгээр нэг тийм ганцхан нэг одоо нэг хуулийн тийм тооцоолын номнууд хинч номнууд байгаа. Айгүй хэцүү. Тэгэхээр тийм тооцоол сайтай учраас тэр нөгөө нэг одоо юу хэлэх вэ? Одоо нөгөө аюулгүй байдлын илүү яг тэрний хатаа сайн байх гэсэн. Сайн бэлтгэл ажиллаад дахиад хийж байгаа учраас тийм. Окей. Та яг өөрийнхөө энэ одоо хяналтын инженерийнхаа одоо мэргэжлийн үнэлгээг Монголын яг ижлэхэн ажил хийдэг хүнтэй харьцуулж үзсэн үү? Ерөнхийдөө тийм левлийн хувьд ч тий одоо цалингийн хувьд ч байд юм эсвэл нэг тийм нийгмийн статус нийгмийн статусын хувьд ерөнхийдөө харьцуулж үзчихсэн тохиолдол байгаа юу? Баггүй. Яг Монголд бол яг талбай инженер явдаг баг. Яг миний мэргэжил хяналтын инженер гэдэг байгаа. Мэргэжилтэй. Би Монголд бас ажил үзээгүй болохоор сайн яг Монголын ажлын процессыг яаж өгч вэ? Хэрвээ би Монголд очивол хэдэн төгрөгийн цалин авах юм бол гэж сонирхож үзээгүй гэж үтэй. Монголд барилгын инженер гэдэгт тийм амар сайн авах юм бол би нэг бүнээс сонсоход нэг 2-3 сая. Наач амар өндөр цалин штэ баянах байна. 2-3 сая л гинэ ваа. Зүгээр үгүй яг нөгөө Японд авч байгаа цалин бас тийм. Yen руу шилжиж бодоод байгаа юм байна. Тийм. Тэгэхээр чи нөгөө 2-3 сая гэдэг чинь Японоор аль нэг надад бол 50-60 мянга гэж байгаа юм шиг сонсогдож байна. Монголд л ер нь 2-3 сая гэдэг чинь бас ер нь өндөртөө орно шүү. Тийм. Гэхдээ яалтчгүй Японы тэр цалингийн юу болон ялангуяа таны нарийн мэргэжлэр зүйлсүүд бол илүү өндөр үнэлэгддэг байх тийм. Тэр ч утгаараа яг Японд байхын танд илүү юутай байгаа болоо гэж бодоод байна тийм. Яг би бол яг нөгөө цалингийн төлөвчний ажлыг хийж яг яахгүй зүгээр яг нөгөө нэгэнт одоо нөгөө барилгын инженер гэдэг юм зорьсон учраас илүү нөгөө одоо нэг багс одоо бүр ингээд дээс улан дээс яг мэрэгжлийнхаа дагуу ингээд яг энэ мэрэгчлээ бүр ингээд өөртөө бүрийн ихтэй болтлоо ингээд яг Японы яг тийшээ одоо хамгийн дээр байд тэр зүйл юу юм бүх зүйлийг л одоо сурмаар байгаа. Тийм учраас яг тэний дагуу л яваа. Ер нь баянахын одоо цаашдын ихтийн төлөвлөгөө юмнууд нь юу байгаа бай хэдэн жил ингэж ажиллаа. Одоо гадаад руу ер нь ажиллана гэдэг чинь шүү дээ. Гадаад руу жишээлбэл ер нь ямар хугацаагаар яг юун дээр ажиллахыг хүсэж байна, тэрнээс юу сурахыг хүсэж байна. Тэгээ ер нь хизээ Монголд ирнэ гэж ер нь төлөвлөдгөө. Эсвэл ер нь бол бас яг наана Японд байвал илүү яг таны мэргэжлийн хувьд бол илүү зүгээр байгаад байна уу? Монголд очно гэж төлөвлөж байна. Би одоо юу сурмаар байгаа гэх юм уу? Гадаадд одоо чинь Японд дотор гээд барилгын ажил яаж явах нэг юм мэдчихлээ. За гадаадд тэгвэл одоо чи яг ирээдүйг л хараад байна. Ирээдүйд Монгол Японы компани оронгууд яаж ажиллах вэ? Өмнө одоо гадаадын компаниуд одоо гадаадд ажиллаж үзэх туршлагыг хөтлөх гэдэг байна. Ер нь бол төлөвлөгөөний дагуу яваад байна. Одоо тэрний дараа одоо гадаадд ажиллаж үзээ дараа нь яг Монголд төлөвлөсөн прожект руу бол яг ороход өөртөө яг нэг чадтай болцоо өнөө яг ороход өөрийгөө бэлэн болсон гэсэн нэрж удаа. Тэгэхээр тэний өмнөх одоо яг дараагийн шийдвэр одоо Тэгэхээр одоо яг барилгын салбар дээр за Японд ажиллах нэг юм, гадаадд ажиллах нэг юм гэх тэгэнгүүт яг юу нөөр байдаг вэ? Жишээлбэл маркетинг гэх юм бол одоо хүн нөөр, тэ маркет нөөр гэх юмнууд байгаа шүү дээ. Тэр утгаараа ингээд орны зах зээлүүд өөр байгаад байдаг. Тэгэхээр барилгын хувьд яг юу нөөрөөд вэ? Хууль зохицуулалт нь уу? Эсвэл одоо ажиллах арга барил нь уу? Хамгийн том юм нь хууль. Тэгэхээр та илүү бусад орны хуулийг ингээд сурмаар байна гэсэн үг үү те? Одоо гадаад ажил үзхийг хүсэж байгаа гэдэг. Тэр нөхцөл болж ирэх юм шүү хууль чинь те. Буцаа авч ирэхээр. Тэг яг тийм тэгээд гадаад ажиллаад яг тэнд яг прожект дээр яг дагаал ажиллаж ихэнгүүт нөгөө таарлын дээр нөгөө ямар хууль зүйн үлдэхгүй гэдэг угаасаа сурхаа сур авахгүй болж байна. Тэгэхээр ер нь бол яг тэгэл тухайн явсан орныхоо ороо тухайн прожектын хугацаанд гэдэг юм удаа сураад яваа. Хуулийн төсөл дээр нь Япон хүмүүсийг одоо чинь доор ажиллаудад үзэхэд яаж чадахгүй гэдэг яг хавцраач хугацаанд яг тодорхой. Дараа нь
гадаадд одоо жишээ нь өөр одоо хүмүүс ямар ах вэ гэж яг юу ч мэдэхгүй шүү дээ. Тэр бас айгүй гоё сонирхолтой юм байна шүү дээ. Окей. Та Монгол руу бас ингээд хит хитэн санал энэ төр ингээд Facebook-ээр л харчлаа юм л да. Тэгээ за Facebook-ээр за баянаах минь иймэрхүү юм хийж байна. Ичидийн орн руу бас их идэвхтэй оролцдог Японд дах төлөөлөгч юм шиг байгаад байгаа тийм. Тий. Ер нь Монголд та юу хийвэл их гоё гэж боддог бай. Яг өөрийнхөө мэрэгжлийнхаа югаар та нэг сүүлд нэг санал явуулсан байсан хог боловсруулах үйлдвэр байлоо. Тэ? Гэх мэтчлэн яг юу байвал Монголд хэрэгтэй, юу тулгамдсан асуудал гэж хардаг бай. Миний юу яг өөрийнхөө минийхээ гарч байгаа одоо жишээ нь яг Монгол өөрийнх миний мэрэгчлэр харуул нөгөө Монголын яг дид үтц дээр аюул толгомжтой асуудал ихвэ шүү дээ. Дээр нь одоо нөгөө хог бол би нэг зам очоод ер нь хогны үйлдвэр шийдэхгүй бол аюул хэцүү маань гэж бол бодчихсан. Тэгээд би яг ажиллаж байгаа хэвчээ хогны үйлдвэрийн гадаадад прожект гарч ирээд тэрнийх нь яг одоо нөгөө хариуцлагчаар харин нэг багийн гишүүн болж явах тийм боломж гарч ирээд тэгээд яг нөгөө дараа маргатай гэж Монгол хогны байдгүй гэж баримаарийг уул нь аюул тийм Японы хамгийн том нөгөө хогны үйлдвэр гэдэг том хамаа хэцүү юу гэдэг. Мицуи Сумитомо гэдэг нэг тийм юм байдаг шүү дээ. Групп компани том. Тэдний л нэг групп компани баггүй. Тэгээд уул нь гэсэн боловч тэгээд яг Монголд очиод хүмүүстэй уулзаад ер нь тэгээд яг нэг шат систем нөгөө Монголд яг өөрсдийнхөө өрөнгөөр байхад айгүй хэцүү байна гэж ойлгосон. Хогны үйлдвэр чинь айгүй тийм өндөр өртөгтэй. Одоо жишээ нь 100 текумом гэдэг айгүй өндөр тоотой яригдаад тэгэнгүүт Монголд болохоор өөр төсөн мөс өгөхгүй юм. Яг ойлгосон нь гадаадын тийм хөрөнгө оруулалтаар Монгол байх боломжтой байна гэж ойлгосон. Япон миний хувьд яг ирээдүйд яг юу Монголд хийвэл айгүй зүгээр юм бэ гэж бодож байгаа. Нэгдүгээр бол яг хогны үйлдвэр байхгүй бол одоо жишээ нь хичнээн хогоо ангилж хайдаг байлаа гэдэг одоо энэ Монголын хог бол багсахгүй. Одоо нөгөө Монгол яаж хог хайж чинь гэхээр зүгээр шууд ингээд одоо нэг хогийн зэвүүдээр шууд одоо ингээд нэг уулын нэг хохорт одоо тийм айгүй хогийн зэвүүдээр очиж ирсэн бол ер нь бол амар хөцсөн айгүй гоохот бохор. Тэрийг яаж хийдэг вэ гэхээр энэ хогны шатах үйлдвэр хамгийн боломжтой байна гэж харсан байхгүй. Одоо Япон интернет гэхээр хогийг ер нь яг хогны үйлдвэрийг улс нь барьд юм уу? Эсвэл хувь компани бариад тэрийг бизнес болгох болдго юм уу? Японд болохоор улсынхан төсвөөс гардаг юм билээ. Хотынхон ч юм уу мужийнхан төсвөөс гараад тэгээд бариад явчихдаг. Тэгэхээр Монгол би бол яг тэгэхээр нөгөө тэгж бодоод Монгол очсон байхгүй. Яг за Монгол гэсэн яг төсвөөс гарах юм байна. Бас боломжтой байна гэж бодсон юм бас яг Монголоо тийм боломж багтай. Тэгэхээр л нөгөө уулынхаа хонхордлоо аваачаал хаяадах шиг байгаа байхгүй тий. Тийм ер нь одоо ч тэгж ажиллаа байгаа. Одоо тэгэнгүүт магадгүй бидний мэдэхгүй байж болно шүү дээ. Бид нар одоо жишээлбэл хог хаяхтаа ерөөсөө нэг хайхтар ялгагдагч хөө тий. Зүгээр л хайчдаг тий. Бидний нүдэнд харагддаг болохоор бид нар хогоо яадгийг мэддэггүй тий. Тэгэхээр таны зүгээр ингээ харснаар одоо энэ хог хайдаг бидний энэ зуршил ч юм уу эсвэл яг энэ байдлаар ямар хугацааны дараа ийм одоо нөгөө сөрөг нөлөөнүүд гарна одоо магадгүй байгаль орчинд оч гэдэг юм уу тий. Тиймэрхүү зүйлсийг та яг юу гэж харсан бэ? Одоо чи хамгийн амар нөгөө хөрсний бохирдол. Тэгээд дээр нь хогоо ингээ хаяад хач нөгөө газар нь хилээл яваад байгаа байхгүй. Тэгээд тэр хэмжээгээр нөгөө хөрс мөрсний бохирдол байгаль орчинд дээр харахад ч гэсэн тэгэл айгүй муухай. Тэгээд тэрнээс чи нөгөө нэг ил хаяад хач тэрнээс чи нөгөө одоо янз бүрийн вирус шиг юм тийм юмнууд гарах болчихгүй байхгүй. Ялангуяа тэгэхээр Японд ч гэсэн ер нь дээр бас юу яж гэсэн юм нөгөө их бас хайдаг байсан үе байсан юм бэл. Тэгээд тэрнээс хахуулаад нөгөө бас тийм халуун оруулаад вирус тийм юм тохиолж ирсэн. Тэгэхээр тийм тэрийг шийдсэн нь одоо яг шатах үйлдэл байсан. Тэгээд Японч нөгөө хогоо аягүй ангиж хайдаг шээ. Тэгсэн мөртлөө яг нөгөө бас шатах үйлдвэртэй байхгүй. Тэр нөгөө яг чарга ангилсан ч нэг шатах ёстой хог байдаг учраас заавал шатах үйлдэл юм байна. Барих хэрэгтэй ямар ч улс барих хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол яг гадны тусламжтайгаар гадны нэг тийм том компани одоо санхүүжилтээр л барих гэдэг шүү дээ. Яалтчихгүй. Монголд бол
хэл юм байна гэж ойлгосон. За тэгвэл Баяна ах маань хизээ яг тэр гадны санхүүжилтээ шийдээд Монголд орж ирээд Монголтой амьдраад хогны үйлдвэрээ барих вэ? Хогны үйлдвэр яг миний бодлоо хогны үйлдвэр барих хэрэгтэй ингээд өөр гэхдээ яг одоо нөгөө шийдэх асуудал зөндөл байна л да тийм. Жишээ нь одоо замын чиглэл нөхцөлч үед тийм үү замын зогсоол могсоол гэх. Одоо Монголын замын зогсоол байхгүй байх. Энэс хавуулаад тийм дид үстмэстэй. Айгуу шийдэх юм тийм яг нэг дид үстийн талаар л бол нэг тийм прожект явуулах айгуу гоё олмоос санагдаад тийм улсыг хамарсан том хэмжээний ер нь бол яг монголчууд яг гадаад компаниар өөрсдөө хатаад ер нь одоо чи Японы тийм компани доор ороод өөрсдөө төсөөлөд ажиллаж хамаагүй илүү л урт хугацааны тийм насжилттай тийм сайн юм хийх болов гэж бодоод байгаа байхгүй. Тийм сайн цаг хийх хэлээ. Хүлээхгүй яа. Одоо ингээд та ер нь одоо хэдэн жилийн дараа гэхэд одоо Монголдо буцандаач гэдэг юм. Монголд авчрах гэдэг юм байна. Одоо авчирмаар шүү дээ Баяна ахыгаа ийм одоо мундаг юу эзэмсчлээ ноохоо мэдээж дахиад сурах зүйл зөндөө байгаа хаа. Гэхдээ одоо жишээлбэл та хэд одоо юудын 40 гараад ч юм уу 50 төхөд ирнэ гэхээсээ илүүтэйгээр яг ингээд хийж бүтээх насан дээрээ ирээд одоо Монголд магадгүй үнэхээр ингээд тулгамдж байгаа нэг асуудлыг нь барьж аваад эсвэл одоо Японд ажиллаж байгаа энэ компанийнхаа Монгол дахь энэ одоо төлөөллийг нь байгуулж байгаад юм хийх боломж бол миний бодлоор байгаа болов шаардлага байгаа байхгүй. Тэгэхээр аль болох Монголд авчирмаар байгаа. Тэгэхээр энэ талаар нь илүү ингээд ярмаар байна л да. Тийм ер нь зорилгоч гэх юм уу нөгөө одоо тийм ажиллаж байгаа компанийнхаа салбарыг Монголд байгуулах гэсэн тийм юм бол угаасаа байдаг баг. Тэгээд ер нь тэр ч утгаараа бас ер нь яг нөгөө гадаадд салбартай компани одоо яг орохоор болж байгаа байхгүй. Тэгээд яг сайн өслөөр болдог бол тэгээд уртхан тэгээд Монголдо компанид оруулах тийм хийх байх. Ер нь яг тэгээд өөрийгөө чинь нөгөө нэг компанид ороод бас юу салбар байгуулъя гэж нэг өөрийгөө бас ингээд тэр компанид тодорхой хэмжээнд харуулж таниулаад гарна шүү дээ. Тэгэхгүй итгэлийг олж авахгүй. Хон ч ер нь бол хүний итгэлийг л сайн олохгүй бол тэгээд цааш явдаг учраас тэр хүмүүсийн итгэлийг олж авах, тэгээд өөрийгөө харуулах гэдэг тийм одоо нэг тийм юу хийж байгаа байхгүй. Одоо миний өмнөд таск ирээд ч тийм юу хийх юм бэ? Нэг тийм хийхтэй зүйл гарч ирсэн. За одоо ерөөхдөө яг нэг Монголд ямар нэгэн байдлаар өөрийнхөө хувь нэмрийг нэг бага боломжтой тааруулаад оруулъя гэдэг утгаараа түрүүний тэр санаачлагуудыг гаргадаг ч юм уу те. Эчидийн орны одоо үйл ажиллагаатай тэр нөгөө орон тус бүр төлөөлөгчтөнд байгаад оролцох ч гэдэг юм. Иймэрхүү ерөөхдөө боломжууд бас харагдаад байна те. Одоо ингээд манай төгсөгчд Японд ч байна, Монголд ч байна. Нэлээд бас жил иргэцмэл тоон өсөд яваад байна. Бид нэр хамтраад ер нь яг юу хийгээсэй гэж боддог вэ? Ямар зүйлс дээр одоо гайр бие оролцоод явж чадвал илүү бид бинийг ойлгоод явж чадандаа гэдэг тийм бодол орж ирдэг үү танарт гэдэг танд? Миний үдшин нэг юм гоё нүдэнд харагдах зүйл хийвэл хүмүүс нөгөө хөөрхөн илүү юм болов гэж бодоод байгаа. Тэгэхээр ямар нэгэн тийм нэг одоо чинь медиалийн орн яг нөгөө надлаа нөгөө концепц нь аягүй таалагдсан баг. Яг нүдэнд харагдаад хийгээд батлаад байсан байхгүй яг нөгөө нүдэн дээр ингээд нүдэнд харагдаад харагдаад тийм зүйлийг л яг ингээд гоё шинэ Монгол гэдэг юмараа мэдээд яг нүдэнд харагдах зүйлийг хийгээд тэгвэл бас боломжтой байл гэж харсан. Яг гэхдээ юу гэж юм бол мэдэхгүй л байна л та. За. Ерөнхийдөө энэ удаагийн подкастыг маань бол яг таны одоо мэргэжлийн дагуу сурахч байгаа ч юм уу сурж байгаа магадгүй ажиллаж байгаа хүмүүст илүү яг юм өгөөчтэй ийм юм мэдхээр ойлгохоор юмнууд байгаад гэж харж байна. Зүгээр яг тань руу Шинэ Монголын одоо төгсөгчдөөс ингээ холбогддгоо. За би таны мэргэжлэр ингэж явж байгаа маа. Эсвэл би иймэрхүү юм сонирхох тийм аа гэж. Холбогддог юм яавал одоо ямар одоо би ямар компанид орвол зүгээрээ ч зөвлөгөө авдаг хүмүүс Шинэ Монголын компанид гайг болно. Ер нь магадгүй одоо ингээд энэ подкастыг сонсоод ийм компани байдаг юм байна гэж мэдж байгаа хүмүүс тань руу холбогдъё гэвэл яг яаж холбогдож болох вэ? Ялангуяа ингээд миний ойлгож байгаа болохоор нарийн мэргэжил гэдэг их нарийн юм шиг байдаг байхгүй. Яг тухайн мэргэжлэрээ ингээд ажиллаж үзсэн, сурсан, олон туршлагатай хүн л яг нарийн юм хийж чаддаг.
Тэгэхээс чи ингээ багцаалаад ерөөсөө явж болтгүй юм санагдаад. Тэгэхээр одоо тэр Кохо нартаа бас одоо юм зөвлөгөө өгье гэвэл тань руу Facebook-оор холбогдох уу, юугаар холбогдох уу? Би уулын нэг Facebook-ээр л холбогдсон. Тэгээд би нэг хуудас юм Монголын инженер гэдэг хуудас байгаа. Би шиг ингэдэг хүмүүс ментор миний ментор болоод өгөөч юм тийм. Тим хүсэлтүүд бас ирсэн аахгүй. Яг нэг тэр хуудасаараа ажиллаад хүмүүсийг зөвлөгөө өгөх нь өгөөд тэгээ бат. Facebook-оор ч орж болно. Тэгвэл сонирхож байгаа хүмүүс байвал Монголын инженер гэдэг пэйжийг бол дагаад тухайн пэйжээр бас холбогдоод тантай ярилцаад явах боломжтой юм биш үү? За. Дараагийн За. Өөрсдөө яг ижил мэрэгчлээ бас хүмүүсийг би бас мэдэх аюу сонирхолтой байна. Тэгэхээр бас тэр аюу холбогдуулалт баярлалаа. Харин тий. Харин тий яг үнэ. Одоо манай подкастын маань яг гол зорилго яг энд байгаа байхгүй тий. Яг бидний сайн мэдэхгүй 18 үе гэдэг чинь бол дээшээ доошоогоо бид нар 3 үеэл мэддэж штэ. Тэгээ 10 жилийн өмнөх 10 жилийн дараах гэдэг өөрөөсөө мэддэггүй. Тэгэхээр яг иймэрхүү чиглэлээрээ хүмүүс маань гоё хоорондоо нийлээд гоё зүйлсүүдийг ингээ бүтээгээсэй гэж хүсэж байгаа. Тэгэхээр Баяна ах минь бол яг яалтчгүй энэ барилгын инженер гэдэг чиглэлээрээ бол яг шинэ Монголын төлөөлөл болоод ингээд гоё манлайлаа явж байгаа учраас энэ талаараа би таныг бас ингээд түрүүнээс хойш би Монгол гэж яриад байгаа зүйл нь Монгол бас яг энэ чиглэлээр нэг юм гоё хийгээсэй гэж хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр танд бол тэр боломж байгаа, чадвар байгаа, хүмүүсийг гоё уриалаад хийвэл бид нар яг нөгөө түрүүний хэлсэн нүдэнд харагдах зүйлсийг яг хармаар байна л да. Окей. За подкаст маань ерөөхдөө өндөрлөх тийшээ хандж байна. Бидний нөгөө минутын маань хугацаа маань нэлээ өнгөрсөн байна. Тэгэхээр дараагийн зочдоор санал болгох хүмүүсийг зочдоос асуудаг байгаа. Таны хувьд хэнийг санал болгохыг хүсэж байна? За өмнө хин орсныг сайн мэдэхгүй л байна. За миний хувьд санал болгохыг гэвэл бацаагч нэг юм бацаагч тий. За бацаагч ч мэдгүй юм байх байна. Би одоо яг тэр аюу давуулаад байна. Тэр нь аюу тэр нөгөө нарийн мэдээс шүү дээ нөгөө юу лээ. Юу шилжэн болгоч юу шилжсэн. Яг нарийн хитэн яах мах. Тэр би тийм нарийн юм аюу бол сонсоод өөмөр ичлээ. Харин тий окей. За баярлалаа. Харин тий бацаагч одоо бидний хувьд бол баг леженд ч үдээ тий одоо хойшоо мэддэм үү яа тий сүүлийн үеийнх нь апдейтууд бас ерөөсөй байх байгаа болохоор нэг удаагийн цэчнэр нэг завгүй өдрийнхөө дундуур нэг цаг авч ярилцах боломж олдох байхаа гэж найдаад л байгаа. За баянахтаас маш их баярлалаа. Гэтэ симхийн тараад яг нэг ажил шилжилтийн үе дундуур нь тараад цаг зав нь гайгүй ирж таарах шиг болоо тий. Таны мэргэжил ерөнхийдөө бас хагас потенциалгүй ажилддаг уу эсвэл яг ажлын тав өдөртөө багтчихдаг уу? Тэр нь баг би нэг дөр барилгын инженерийг яг зорж байгаа хүмүүс яг хандаад хэлэхэд бол ер нь бол аюул завгүй ажил. Тэр нь бол тэгэхгүй бол Оросоо аюул шаардах магадлалтай. Японд одоо чинь барилгын инженер хүмүүс аюул ажиллаа болдог байхгүй залуучууд. Тэр ер нь бол хагас сайнгүй ер нь бол ажиллах үедээ ажиллах нөгөө прожект чинь нөгөө хугацаанд ихтэй учраас хагас сайнгүй ажиллах үе гар шүү. Бараг 12 өдөр ажиллах үе чад тийм ч нөгөө сэтгэлийн ихтэй ийм удаан ажил Японд ажиллахыг үл ер нь жоо сэтгэлийн бэлтгэлтэй гэж баасан. За тэгвэл энэ удаагийн подкастыг тий Баяна ахын мэргэжлээр явж байгаа хүмүүс сэтгэлийн хаттай тий харилцааны яг ч үдтэй Баяна ахын хувьд л өөр амар мэргэжилтэй хайртай байгаа юм амар мэдрэгтэй сэтгэтэй. Тэр ер нь хайрг бол аюу хэцүү баг ер нь шатах магадлалтай. Тэгэхээр маш сонирхолтой ерөөхдөө өмнө ярилцаагүй гоё тийм нарийн деталь сэдвүүдийн талаар ярьж чадлаа гэж бодож байна. Тэгээд хүмүүс маань сонсоод сэтгэлээ үлдээгээсэй гэж хүсэж байна. Тэгээ Баяна ахта цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье, хийж байгаа юмнуудад нь амжилт хүсье. Тэгээд чадах зүйл авах юм бол хажуунаас саппортлоод явнаа. Тэгээд өндөр амжилт хүсье. Ингээд энэ удаагийнхаа дугаарыг энд хүргээд өндөрлөе гэж бодож байна. За маш их баярлалаа. Та энэ подкаст аяг гоё юм шүү дээ. Ингээд бас нэг шинэ Монголын нэг гоё хооронд нь хүмүүсээ мэдхгүй хүмүүс хооронд нь нэгтгэхтэй. Мэргэжлэр ингээд гоё садлуулаад мэдэх тийм бас ихтэй байна. Харин бид чинь нийгмийн
олон жил уулзаг байж байгаа нэгтэйгээ таарлан готой зөв нэг мэдлэгээс цаашаа нарийн деталь юмнуудыг асууж чаддаг шүү дээ. Тэгэхээр чин нийгмийн хүмүүстэй ялангуяа байгалийнхны талаар яг юу хийдэг гэдэг нэг тийм төс тас хийж бууж орж ирдэг. Тэгэхээр ингээд ярилцаад явхад бас нэлээд гоё ойлголттой болж чадлаа гэж бодож байна. Тэгээд энэ ингээд дуусгаа гэж 3 дахь хавтаа хэлж байна. За баярлалаа байнахаа. Энэ дугаарынхаа өргөжлийг нь тэгвэл хийж байгаа дэх юм л да тий. Дуусах дургу байна тий. Магадгүй нөгөө яг гадаадад яваад тэр үеийнхэн туршлага марцлагаас нь тий зөндөө ярих сэдв байх шиг байна. Тэгээд баянахта маш том амжилтыг хүсье. Баярлалаа. Хайртай маска хандуугаарай. За баярлалаа. За тэгээ энэ удаагийн дугаарыг их өндөрлөе гэж бодож байна гэж дөрөвдөхөө үлээд за яг дуусгая. Баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзцгаая.